Сайн байцгааны үзэгчдээ шинжлэх ухаан бидний амьдралд хийх сэтгүүлийн ярилцлагын болонд Монгол Улсын их сургуулийн экологийн боловсролын төвийн ахлах мэрэгжилтэн сүнжтмээ оролцож байгаа юм а. Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ боловсролынхаа төвийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй биднэрт танилцуулахгүй. За, Монгол Улсын их сургуулийн экологийн боловсролын төв залуу багшийн төв станц гэж 57 онд байгуулагдсан байгууллагын үргэлжлэл явж байгаа юм. За, тэгээд манай онцлог нь гэвэл хэдийгээр Монгол Улсын их сургуулийн харьяа боловч бүх насны хүмүүст үйлчилдэг. Цэцэрлэгийн наснаас эхлээд бүх насны хүмүүст үйлчилдэг. Тэгээ хамгийн гол нь бид нар ингээ өвөл зөнгөө ажилтдаг энэ сайхан хөлөмжтэй, цэцгийн хөлөмжтэй. Энэ өвөл гадаа хасах 25 градусахт манай энэ дотор нэмэх 25 градус ингээ сайхан байж байна. За, мөн дээдлэлт одоо Монгол орны 300 гаруй амтны үзмэртэй ийм сайхан амтны музей байж гэн мөн гадаа Монгол орны 30 орчим зүйлийн модлог ургамлыг агуулсан цэцэрлэг төрөлн байгаа. Тэгэхээр одоо ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, цэцэрлэгийн хүүхдүүд насан туршидтэй бүгдөө байгууллагаараа хамт олонгоор одоо манай энд хурж ирж үйлчлүүлэх сайхан боломжтой болж байгаа юм. Тэгээд 1-4 доош ангийн хүүхдүүд болон цэцэрлэгийн хүүхдүүд бол манай энэ музейг үзэж болно, цэцгийн хөлөмж, цэцэрлэг төрөлнг үзээд явж болно. Тэрнээс дээш хүүхдүүдэд нь болохоор бид нар байгаль орчин танин мэдхийн өртөөчсөн сургалтаар үйлчилдэг. Тэгээд нэг ирсэн хүүхдүүд ингээд 5 өртөөгөр үйлчлээд 1 цаг 30 минутын хөтөлбөрөөр ингээд энэ 3 орчинтойгоо танилцахын зэрэгцээгээр амьд байгаль, хүн одоо юу гэдгийг тэр олгоны хоорондын харилцааг үзүүлсэн байгалийн зүй тогтолцоог танилцсан гойгоо сэтгэвтэй, сонирхолтой дандаа бодитоор нь мэдэрдэг, гараараа барьж үздэг, зарим нь амталдаг, зарим нь сонсдог ийм гоё өртөөчсөн богино хугацааны сургалтуудаар ирж үйлчлүүлэх боломжтой. Тэгэхээр цэцэрлэгийн хүүхдүүд, сургуулийн хүүхдүүд, багш нар, оюутнуудтэй бүгдийн одоо хамт олноороо хурж ирж манай энэ сайхан боломжийг ашиглаж энэ төвөөр үйлчлүүлж байгаль орчны боловсролоо нэмэгдүүлээрэй гэж уриалж байна. Энэ одоо яг хөлөмжийг байгуулахад ер нь хэдий хэмжээний хугацаа зарцуулсан бэ? За, энэ бол ер нь бол одоогоос 30 жилийн өмнө байгуулагдсан байсан хөлөмж. Сонирхолтой нь юу гэхээр нодон жил бид нар холбооны бүгд найрамдах Герман улсын олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төвийн санхүүжилтээр тэгээ холбооны бүгд найрамдах Герман улсад байгаа Монголын академичтэй холбоотой хамтраад 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд бүр гоё болгоо шинжилгээ засварласан байхгүй юу. Тэгэхээр энэ шинжилгээ засварласан учраас үйл зөнгөө ажил нь дээрэс нь танин мэдхийн 10 өртөөтэй хүүхдүүд хурж ирээд энүүгээр одоо 10 өөр сэдвэр те өнөр дургамол, сукулент дургамол, шавж, нөхрөө одоо дайсан юу гэдгийг тийм олон гоё өртөөнүүдээр ингэж аялаад хажуугаар нь цэцгээ сонирхоод цэцгээ худалдаж аваад ингэж явах боломжтой онцлогтой байна. Хүүхдүүд ер нь яг экологийн боловсрол олгоход яг юу чухал гэдэм бэ? Ер нь бол байгаль орчны боловсрол олгоход нэг намар дээр ерөөсөө тэрийг нүдээр үзүүлэх чухал. Тийм ээ. Түүнээс багш нэг ингээл навч зуруулаад навчны ямсрын ингээд зуруулаад авах бол одоо л ерөнхийдөө хоцрогдсон. Тэрний оронд өөрөөсөө энд хурж ирээд энд хідэн төрлийн навч чи өөрөө олоодох. Тийм манай сургалтууд дандаа тийм байгаа. Одоо навч өртөөн дээр ихт чинь багш нэг навч өгөө явуулчихна. Тэр хүүхд энэгээр хайж агаад яг тэр навчаа олж аваад энэ ургамлын навч вэ гэхээр багш нь тийм цэцгнийх гэж хэлж өгнө. Тэгэхээр зэрэг яг ингээд бодит амьдрал дээр нэгдүгээр байх хэвээр, хоёрдугаар хүүхдийн ингээд сонирхлыг татах хэвээр яг тэр болгон хөтөлбөр бол манайх бол цогцоор нь шийдсэн байгаа учраас хамгийн сайхан орчин байгаа. Хүүхдүүдэд одоо нэг экологийн боловсрол олгохын тулд орчин маш чухал байдаг. Тэгээд энэ одоо орчинг бүрдүүлэхийн тулд одоо хүүхдийн сонирхлыг татах нь их чухал байдаг. Тийм болохоор одоо хүүхдүүдтэй уриалаад ямар зүйл хэлэх вэ? Ер нь бол манай байгууллагын байгаль орчны боловсролыг байгальд нь гэсэн байна. Жишээлх юм бол бид нар байгалийн массаж гэдэг өртөө байна. Байгалийн массаж гэдэг өртөн дээр хүүхдүүд яг хөөхөр хурж ичээд байгалийн 10 янзын юм дээр хөл нүцгэн явна. Эсгийн дээр явна, шагаан дээр явна, боргоцаан дээр явна гихмчлэн гээ. Тэгээд манайд ирсэн хүүхдүүд бүгдөө ямар гоё юм бэ гэж явдаг. Тийм учраас та нар өөрсдөө биеэрээ хурж иж мэдрээрээ 1 цаг 30 минутыг маш их сонирхолтой их юм мэдэж авсан. Богино хугацаанд ихийг мэдсэн байгалыг бодитоор таньсан одоо тийм цаг 30 минут байлгаж чаднаа. Тэгэхээр хүүхдүүдээ манайд ирээрээ энэ болгоныг нүдээр үзээрэй гэж уриалъя. Маа нэвтрүүлэгт урилгаар олцсон танд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхний ажил бас амжилт хүсье. Баярлалаа.